Монголын мэдээ сурвалжлах баг Дорногов аймгийн Алтан ширээ цумын нутаг дэвсгэрт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлаас мэдээллийг хүргэж байна. Тэгэхээр тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил 2021 онд эхэлсэн бөгөөд одоогоор 60% гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа юм. 2028 онд тус үйлдвэрийг ашиглалтанд оруулахаар төлөвлөж байна. Салбар хоорондын уялдааны асуудал байна гэдгийг бас энэ захирлууд удирдлагууд нь уламжилж байна. Энтхийн элчин сайд бас сая өөрөө ч гэсэн надад тухайлан бас илэрхийллээ. Ялангуяа одоо шинэ бүтээн байгуулалтын ажлууд өрнөдөг, барилга хүлээж авах дээрээ, зөвшөөрөл өгөх дээрээ, зургийг нь батлах дээрээ уддаг ийм нөхцөл байдал байна. Үүнийг одоо хурдан шуурхай явуулах дээр анхаарч тэгж чадвал 2028 онд ашиглалтанд оруулах бараг 1.5 сая тонныг хангана. Үйлдвэрийг түүхий дээр тасралтгүй хангах 527 км газрын тос дамжуулах хоолой барьж байгуулах ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Бидний гол асуудал бол одоо мөн түүхий тос байлаа. Түүхий тосын асуудал дээр бол манай засгийн газар одоо газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь бас энэ байлцлаа. Тэр бол одоо бас эрчимтэй арга хэмжээ аваад ажиллаж байгаа. Мөн манай талаас бас нэг гол асуудал гэх юм бол үйлдвэр одоо ашиглалтанд ороход үүнийг одоо авч явах инженер техникийн юм баг бас ихний ээлжинд тодорхой хэмжээр гадаадаас оруулж ирэх ёстой. Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажилд дууссан байна. Тодорхойлбол 550 ажилтны орон сууцны барилгын ажлын эхний шат тулах 135 айлын орон сууц болон офис үйлчилгээний төв ашиглалтанд оржээ. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-аас 900 ажлын байр шинээр бий болох юм. Мөн санхүүгийн дарамтыг бууруулах, түүхий тосны хайгуулыг эрчимжүүлэх, төслийн компаниудад олгох зээлийн нөхцөлийг шинжлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. За ингээд ажилтнанд ороход бид нар жилдээ жишээ нь энэ жил ихэд 1.8 их найд хэрэгтэй байсан. Бидний төсвийн хязгаар 1.2 их найд. Энэ хоёр төслөө санхүүжуулаад энэ хоёр төслийнхөө одоо зарцуулалтанд хүрэхгүй цаана бид нар 100 орчим төслөө бас явуулж чадахгүй ийм байдалд ороод ирсэн. За ер нь одоо бид одоо бас нэг энэ ойлголтыг өөрчилсөн том төсөл болж байгааг хэлэх гээд байгаа юм. Юу гэхээр зэрэг бид нар гадны зээл аваад одоо зээл авчдаа Монгол улсын өр хэтрүүлээ гэж ярьдаг. Зээл гэдэг бол бодиттой эдийн засгийн хөрөнгө оруулалт юм аа гэдэг энэ төслөөс харах ёстой. Нэрх цамхагууд болон хий газын болон цамхуудыг бүгдийг одоо аюулгүй оруулж ирэх асуудал бол мэдээж одоо зам тээврийн яам, тээвэр логистик асуудал байна. Тийм учраас цаашдаа олон улсаас ирэх энэ нэрх тоног төхөөрөмжийг замун үйл дээр одоо аюулгүй оруулж ирж одоо газар дээр нь байршуулахад нь зам тээврийн яамаас дэмжлэг үзүүлэх ийм асуудал байгаа гэдгийг хэлээ. Одоохондоо бол зээлийн санхүүжилтээр байгаа. Гэхдээ эн чинь өөрөө 100% Эрдэнэс Монголын охин компани байгаа учраас хөрөнгө оруулалтын санхүүжилт болгох боломжийг нь хараад бид нар өөрсдөө хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалтыг яг шууд оруулах боломжтой байгаа. Тэр талаас нь бас арга хэмжээ авах боломжтой байгаа. Тус үйлдвэр нь жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай гэж тооцоолсон. Тодорхойлбол 824 мянган тонн дизель, 396 мянган тонн АИ-95, 80 мянган тонн онгоцны түлш бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэж тооцоолжээ. Ингэснээр манай улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 55%-ийг дотооддоо хангах боломж бүрдэх юм а.